Энэ бол Монгол Алтай нурууны улс хоорондын хөндийг эзэлсэн шарга, хүйсийн говь, хар, дөргөн, хэрэгс нуурын хөндөй. Өвлийн хасах түч, зуны нэмэх 40 хэмийн хооронд халуун хүйтэн огцсон хурдан хөвсөн солигдож байдаг хүйсэх нур аран шинтэй цөлөрхөг хээр. Тиймдээ ч догшин авирт энэ цөлөрхөг хээрт илүү дасан зөгцсөн, тэсвэр төвчээртэй, хурд хүчтэй мэнд үлдэнэ. Энэ бол хахир өвөл хавсрахтай хаврыг тэсэж гараад бэлчээр нутгаас сэлгэн давхиж буй Монгол бүхэн. Манай киноны гол баатар цөлөрхөг хээрийн гоо үсгэл. Монгол бүхэн. Түүхэн цаг хугацаанд 10 зүйлийн бүхэн амьдарч байсан бол 9 зүйл нь устж үгүй болоод одоо дэлхийн бөмбөрцөг дээр ганц зүйл бүхэн үлдэж хоцорчээ. Энэ нэг зүйл бүхэн хоёр салбарлана. Соргог бүхэн зүүн өмнөд Европын тал нутгаас Дундад Аз, Казахстан, Халимгийн хуурай тал хэрт тархан амьдарч байна. Харин Монгол бүхэн зөвхөн Монгол оронд бий. Монгол гэсэн нэрээр овгилсан бүхэн энэ зуунд бидэнтэй зэрэгцэн амьдарч байгаа нь гайхам завшаан, гайхуулах аз гэлтэй. Монголын их нууруудын хотгорт Арслан зан бүхэн хоёр нэгэн цаг үед зэрэгцэн амьдарч байсан түүхтэй. Эрт цагаас үлдэж хоцорсон шалтгаан нь аюул тулгархад нэг газараас нөгөө газар руу хурдан нүүдэлж дасан зогсдог гайхамшигт зан төрхтэй холбоотой ч байж магадгүй. Монгол бүхэнгийн амьдрах газар бол Монголын баруун хязгаарын Алтан улс хоорондын хөндий, их нууруудын хотгорын хуурай уур амьсгалтай цөлөрхөг хээр юм. Тэд бэлчээрийн соргогийг даган шарга, хүйсийн говьоос хэрэгс нуурын хөндий хүртэл янз бүрийн хэв шинжтэй газар нутагт тархан амьдарна. Энэ нэн ховор амтэн Монголын баруун хязгаарын өргөн уудам нутагт оршсоор байгаа нь цөлөрхөг хээрийн экологийн тэнцвэр алдагдаагүй нотолгой болдог. Говьлтай, ховд, увс, завхан аймгийн нутгийг хамарсан шарга, хүйсийн говь, дөргөний тал, хомын тал, хэрэгс нуурын баруун хөндийгээр 14,000 гаруйн Монгол бүхэн тархан амьдарч байна. Нас бий гүйцсэн эр бүхэнг хэржин, эм бүхэнг хэрэгчин, төлийн янзг гэдэг. Бүхэнгийн биеийн бүхтэр, толгой том, хамар монхор, хамрын сүв том. Хэржингийн ивэр цайвар шаргал 23-аас 38 см урт. Хэрэгчин эврэггүй. Зуны илсэн саарал зүс намартаа улаавтар хүрнэлүү шилжих боловч өвөлдөө боровтор саарал болдог. Монгол бүхэн цагт 90 км-ийн үнэмлэх хурдыг үзүүлнэ. Монголын хамгийн хурдан амьтан. Хамаг булчин шүрмсэн чангарч толгойгоо бүхэлгэн давхиж байгаа бүхэнг гүйцэх амьтан цөөхөн. Маш огцом тесрэлттэй хурдыг гаргахад түүний хамрын хөндөд байрлах том самалдаг тусална. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаарыг хамрын хөндөд байрлах маш олон тооны хялгасан судсуудын ачаар түргэн зур бүлээцүүлж, хурдан хатрах явцад уушгийг нэн шаардлагатай хүчил төрөвчөөр хангадаг. Энэхүү тэрэлттэй мэт хурдыг тэрбээр 5-аас 10 минутын хугацаанд гаргах боловч энэ нь шономитын аратнаас холдон тасрахад хангалттай хугацаа юм. Үргээсэн, хөөсөн амьтад түүний тоосонд булагдсан хоцор.
Амиаварч мэнд үлдэх хурдны гайхамшиг бүхэнд харамгүй заяаж. Монгол бүхэн бэлчээр сайтай газрыг олж нүүдлэх чадвар сайтай. Шимт хичээлтэй ургамлыг даган бэлчээрл. Жилийн аль чулралд хялган, таан, хөмүүл, шарилж, баглуур, бударган, тэсэг, амманы сэдэргэн, зүүн гарын хазар өвс зэргээр ихэвчлэн хоол. Бүхэнгийн эдэжтэй жилийн бүрэлдэхүүнд ордог ургамлын төрөл зүйл улирлаас хамааран их өөрчлөгддөг. Цөлөрхөг хэрийн гол бэрхшээлийн нэг бол цанга талих усаар дуудагдах явдал юм. Бүхэн ч гэлтгүй бүхий л амьтны зовлон. Монгол бүхэнгийн эддэг ургамлын чийг 60% байвал ус булаг хайж гүйхгүй тэгсхийгээд болго. Ургамлын чийг багасгахад харин ус хайхаас өөр аргагүйд хүрнэ. Гэвч ил задгаа ус тэр болгон тааралдахгүй гаслантай. Сэнгиг усаар амныхаа цангааг тайлах сайхан боловч цэвэр сайхан нь олдохгүй бол шорвог устай нуур тойрмоос ч таатгалзахгүй. Борооны дараах тогтоол ус ч тэдэнд хэрэгтэй. Нэгэнт ус тааралдвал хоромхон зур шуналтайгаар уух бөгөөд үүнд 1-3 минут л хангалттай. Тэгээд л давхин одно. Монгол бүхэнгийн ус суух булаг худгийг хүн мал эзэлчихдэг. Малчин мал байхгүй зай завсраар булаг худаг руу хурдлан очиж ундаалдаг. Ялангуяа өглөө эрт оройн цагаар ундаалах нь илбэг. Өвлийн улирал эхэллээ. Цөлөрхөг хэрийн нөхцөлд бүхэнгийн усны хэрэгцээнд цас чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвлийн улиралд цас идэж усныхан хэрэгцээг хангадаг. Өвлийн нүүдлийг цасны зузаан нэмгэн шийддэг. Цас зузаар бол туруу гараа цавчлан өвс сулгаах боломжтой цас багтаа хэсэг рүү байнга нүүдэл. Нутаг сэлгэн нүүдлэж өвлийг эсмэнд даван туулахаа сайн мэднэ. Монгол бүхэн бол нүүдлийн амьтаа. Нүүдлэн байж л элдэв ган гачиг зуд турхныг даван туулж чадна. Аль чивлэрлийн нүүдлийг сүргийн манлай болсон шилмэл хэрэгчин удирддаг юм. Цаг агартайгаа ингэж зөгцөн амьдарч чаддаг учраас өнөө хүртэл Монголд тэсэн үлдсэн биз. Үржилийн сүрэг үүсэж байгаагийн эхний шинж тэмдэг 11-р сард ажиглагддаг. 12-р сарын сүүлчээр ихэнх сүрэг ганц хэржинтэй болсон байдаг. Монгол бүхэнгийн хэржин ганц эсвэл 2 хэрэгчин хураахан илбэг. Гэхдээ 9 хүртэл тооны хэрэгчин хураахан ч бий. Ингээд 12 1-р сарын хүйтэнд эвцэл дэнд орно. Хүйтэрх нь бэлэг боловсралт ороог идэвхжүүлдэг юм. Орооны үеийн зан төрх өвөрмөц байдлаар илэрдэг. Хэржингийн шилэн хүзүүний арьс хөөж томор. Хүзүүний ус уртсаж, бараан хүрэн хүзөвчтэй болж, нүдний доод хэсэгт урт бараан ус ургана. Эдгээр өөрчлөлт нь эмэгчний төлөөхөө тэмцэлд бэртэл гэмтэл авахаас хамгаалж буй зохилдлого юм. Бас хамрын доод хэсэг их хүчтэй хөөж томроод цүлхий. Нүдний өмнөх булчирхаанаас хүчтэй өнөртэй наалдамхаа шүүрэл ялгаруулна. Туруу хоорондын булчирхай бас цавны булчирхааны шүүрэл ялгаруулалт улам нэмэгдэнэ. Энэ үед хэржин маш төрөмгийн авиртай болж янзгыг сүргээсээ хөөх эсвэл гэмтэх явдал гарна. Бүхэнгийн амьдрал аюул занлаар дүүрээ. Ган зодонд нэрвэгдэх, хууль бусаар агнагдах, нийгмийн дарамт шахалтанд өртөх, өвчин тусах, магчин амьтны хоол болох гэх мэтээр Монгол бүхэнд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Хаврын улирал эхэллээ.
Хаврыг туулан дэлгэр зунтай золгох нь Монгол бүхэнгийн амьдралын мөчлөгт нэн чухал юм. Учир нь салхи шуурга ихтэй идэж тижэл тарчиг хаврын уртад хэрэгчин 140 хоног хээлээтэй. Гэхдээ өвснөгөө соёолж шин нугоонд гэдэс цаддаг сайн талж бий. Зуны ихэнх сарын говь нутаг. Энэ бол хэрэгчингийн төрхөөр бэлдсэн хэвтэр юм. Хэвтрээ туруугаараа газар малтж гаргана. Энэ үедээ хэрэгчин туйлын сонор сэрэмжтэй болно. 6-р сард хээлтэй хэрэгчингүүд нэг газар бөөгнөрч олуула нэгэн зэрэг төрх нь магчин амьтдаас үр төлөө олонний хүчээр хамгаалах байгалийн зохилдол. Энэ сар бүхэлдээ Монгол бүхэнгийн сүрэгт олон үр төлөө шинээр мэндэлж, их сүрэг өсөж олшрох, шин амьдрал цэцэглэх үлзий дэмбэрэл бүрдсэн сар юм. Ихэнхдээ шөнө үр зүр өглөө эрт янзаг мэндэлнэ. Данч төргүй эмзэг амьд. 3-аас 4 кг жинтэй нойтон янзаг тунч арчаагүй мэт харагдах боловч хөл дээрээ тэмцэх нь хурдан. Төрөөдөө 1-2 цаг өнгөрөхөд янзаг төрсөн газраа орхино. Учир нь бүргэд, чон, үнэг, херсмитийн аратан амьтад эксийн өнг үнэрээр хүрээдрэх магадaltaй юм. Дөнгөж төрсөн амьтны үр төлөв шиг өхөөрдөм хөөрхөн зүйл хорвоод ямар байх биш. Хорвоотой дөнгөж танилцж байгаа бүхэнгийн янзганд юм бүхэн сонин гайхмар санагдж байгаа нь лавтай. Тэдний хийж байгаа үйлдэл хөдөлгөөн бүр нь хайр татна. Хэрэгчин янзгаа өглөө эрт үд дунд нар жаргахаас өмнө хөхүүлнэ. Эдгээрээс бусад цагт хөхүүлэх нь ч бий. Хэрэгчин 2-3 сарын хугацаанд янзгаа хөхүүлнэ. Ихэнх хэрэгчин нэг янзаг төрүүлдэг. Нийт хэрэгчингийн 40% нь ихрэлдэг гэсэн судалгааны дүнч бас байдаг. Харин хос янзаг дагуулсан хэрэгчин бүхнийг ихрэлжээ гэж эндүрч болохгүй. Монгол бүхэн бүлсэг амьтан учраас 2 хэрэгчин янзгаа нэг дор ижисүүлж үлдээдэг. Хансан буй эхүүд үр төлдөө анхаарал халамж тавина. Үе зайгүй ижилсэн 2 янзгыг аль нэг их нь хөхүүлэх тохиолдолч бий. Янзаг төрснөөс 2-3 хоногийн дараа ургамал идэж эхэлнэ. Идэх хэмжээ нь өдрөөс өдөрт ихснэ. 3-4 хоногийн настай янзганы идэж тижээлийн 10%-ийг ургамал эзэлдэг. 10 хоногийн дараа идэж тижээлийн 90-95%-ийг ургамал дангаар эзэлнэ. 1 сарын дараа гэхэд янзаг ихэнх хугацаагаа идээшлэхэд зарцуулдаг болсон байна. Намар боллоо. Намар цагийн наран доор бүхэл ертөнцөө налгар тайван амар амгал. Ямар баян тансаг байгалийн өнгө үзэмжтэй гэж. Зуны дэлгэр цагт өсөж томорсон янзаг эхээсээ бараг ялгархааргүй том болжээ. Гол болог хөлдөөд цас орж амжаагүй намрын үлрэлд шүүслэг ургамлын үндсийг малтаж идээд усныхан хэрэгцээг хангадаг юм. Тарга твэрэг авч хөрм бор зүстэй
Жавхаалаг дүр төрхтэй болсон бүхэнгийн сүрэг цөлөрхөг хэрийн нэгэн чимэг гэлтэй. Монгол бүхэнгийн амьдралын нэгэн мөчлөг ийм ажээ. Шингэх нарны туяа газар дэлхийг бүрхсэн нам гүм агшин. Өөдөн талын эрх чөлөөний эзэн Монгол бүхэнгийн ирээдүй амар амгал гэрэл гэгээтэй байхын бэлэгдэлгэнээр говь нутаг өнөмхөд амар амгалан оршив.